Хичээлийнхаа үзүүлэн файлыг одоо видео хичээл болон хуурахтаа энэхүү зурагт үзүүлсэн 7 алхмаар ер нь хийдэг байна. За нэгдүгээр алхам дээр бид нэр сэдэв тус төрийн үзүүлэн файлын ерөнхий төлөвлөгөө гаргах нь байна. За хоёрдугаар алхам дээр тухайн сэдэвтэйгээ уялдуулан одоо презентацийн буюу үзүүлэн файлынхаа загварыг өнгө загварыг сонгодог. За ингэж сонгосныхаа дараагаар одоо хичээлийн текстийн материалаас гол агуулгыг сонгож оруулдаг. За гол агуулгыг сонгож оруулсныхаа дараагаар тухайн одоо текстийг ямар визуал элементүүдээр орлуулах уу гэдгийг сонгоно. За ингэснийхаа дараагаар одоо бүгдээрээ визуал элементүүд, хөдөлгөөн гээд бүх юу гэсний дараа болов сайжруулалт хийх. Одоо презентацийнхаа сайжруулаад засварлах юм юу байна гэдгийг бүгдийг хөдөлгөөн, анимацийн дараалал энэ гэдэг бүгдийг ингээд шалгаад одоо эцсийн байдлаар бэлэн болгоно. 4-р алхам дээр. За 5-р алхам дээр болохоор бид нэр юу гэхээр одоо бэлэн болсон одоо үзүүлэн файлтай дуу оруулах нь байна, тийм ээ. За хэрвээ PowerPoint дээр хийсэн бол PowerPoint slideshow-г ашиглаж болно. Эсвэл одоо дэлгэц бичих зориулагдсан screen recorder-ыг ашиглаад тухайн одоо хичээлээ ярьж тайлбарлаад бичлэг хийх нь байна. За ингээд бичлэг нь 5-р алхам дээр бэлэн болгоод 6-р алхам дээр одоо тухайн бичлэг дээрх бичлэгийнхаа хэрэггүй хэсгийг нь одоо ингээд засварлах нь байна. Ингээд засварлахдаа бид нэр видео засварлах програм ашигладаг. За засварлаад бэлэн болсон одоо видео хичээлээ бид нэр суралцагч нартаа хүргэдэг байх нэ. За видеогоо эсвэл одоо суралцагч нартаа хүргэснийхаа дараа дахин сайжруулах хэрэгтэй бол бид нэр за өөр одоо эдгийн нэмээс сайжруулах юмнуудаа хийгээд дахиад хүргэх нь. За тэгээ видео хичээлээр одоо хичээлийн агуулгыг хүргэж байхдаа тухайн сэдвтэй холбоотой нэмэлт материалуудыг бол хавсгаж өгөх хэрэгтэй. Зураг, текстийн материал, ажлын хуудас зэрэг бусад төрлийн видеонуудыг бол татаж авахаар оруулж өгөх нь бол зүйтэй байдаг.